Ираны засгийн газар бутрахгүй юм бол Иран хариу бариад эхлэх юм бол Америкийн цэргийн баазыг бөмбөгдөн Tel Aviv, Израиль бодоо олж магадгүй. Тэгээ эцсийн Израилийн юу хийх юм бэ гэх юм бол Иран цөмийн зэвсгээрээ бөмбөгдөж эхэлнэ. Нэмээ хэлэхэд Америкийн байлдааны усан онгоц цэргийн бааз руу пуужин тесрээд эхлэх юм бол Америкчууд бас өөрөө цөмийн зэвсэг ашиглаж магадгүй. Америк, Израиль, Ираныг дахиад бөмбөгдөөд эхэлсэн. За 30 минутын өмнө тэгээ дөнгөж сая одоо бичлэгүүд дата гарч ирж байна. Тийм учраас одоо контент хийж байгаа. Сонсоо. Яла, заана чуда. Нэр бүгдээрээ cruise missile Tomahawk гэх мэтчлэн. Он баллистия. Аля вачи орала шүрida тактика. Аххозам Иран ху. За. Тэгээ хотын төв Аятолла Хоменейгийн орон сууц байхгүй болсон. بیت رو زدن حرومیا یا اول فصل صاف کردن. За тэгээд Тираныг бөмбөгдөөгүй. Одоогийн байдлаараа Керманшah, Хорамабад, Исфахан, Qom, Тиран, Караж, Бушер, Иран болов сайн мэдгүй. За тэгээд эднэрийг бөмбөгдсөн. За хэнийг бөмбөгдөд байгаа юм бэ гэх юм бол засгийн газрын өндөр алтан тушаалтай гишүүдүүд, цэргийн албахан, тагнуулын албахан. Тэгээ юу хийхэд байгаа юм бэ гэх юм бол засгийн газрын устгах гэж байгаа. Тэгээ нэг сонирхолтой юм юу юм бэ гэх юм бол Америкчууд өнгөж сая Батлан хамгаалтын яамаа нэрийг сольсон тий. Тэгээ юу гэж нэрлсэн бэ гэх юм бол дайны яам. Тэгээд нэр нь тохиромжтой болсон. Тэгээ яагаад яг одоо бөмбөгдөд эхэлж байгаа юм бэ? Тэгээд өөрөөр хэлбэл магтмааргүй байна. Тэ өнгөрсөн 7 хоногийн эсвэл энэ 7 хоног лөө нэгтгэр би контентуудаа буцаагаад эхлүүлсэн. Тэгээ манай school community, манай хөрөнгө оруулалтын community-д би бас юу постлсан байх юм бол окей. Хідүүлээ энэ засгийн газрын үнэт цаасыг авчи Америкийн. За тэгээ хідүүлээ алтан дээр хөрөнгө оруулалт нэмье яагаад гэх юм бол энэ Израильчууд аль хэдийн шийдсэн байгаа. Америкчууд бас шийдсэн байх шиг байна. Тэгээд харамсалтай юм юу юм бэ гэх юм бол Дональд Трамп юу амлаж ирсэн бэ гэх юм бол би шинэ дайн эхлүүлэхгүй. Би одоо байгаа дайнуудаа дуусгахнаа зогсооно. За хамгийн том дайныг зогсоож чадсангүй. Одоо дараагийн хамгийн том дайнаа эхлүүлж байгаа. За тэгээ яагаад яг өнөөдөр энэ тэг хөрхи Иранчуудыг бөмбөгдөөд эхэлж байгаа юм бэ гэх юм бол энэс болж сонсцгоо. Оман улсын төлөөлөгч. Оман улсын гадаад хэргийн яамд ажиллаж байгаа хүн ямар мэдээлэл дамжуулж байгаа юм бэ гэх юм бол Ираны засгийн газрын мэдээллийг дамжуулж байгаа. За тэгээд юу дамжуулж байгааг нь сонсцгоо. Completely new. It really makes the enrichment argument less relevant. За ямар мэдээлэл хүргэсэн бэ гэх юм бол Иран улс тэ уран баяжуулах болиё гэж байгаа. Тэгээ одоо байгаа баяжуулсан ураана тушаач эсвэл устгах чи гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө Иран улсаас хамгийн том одоо тавьсан шаардлага юу юм бэ гэх юм бол цөмийн зэвсгээ бол ураана баяжуулах бол цөмийн зэвсгийн араас нь явахаа болоо. Гэхдээ энэ зүгээр худлаа шалтгаан. Тэгээд хэдүүлээ мэдж байгаа. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fucking Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээл Idrotsicom-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүүрэн мэдлэг хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгоно маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idrotsicom тэнд бас дэлгэрэнгүй мэдээл байгаа. Because now we are talking about zero stockpiling. Тэгээ яг өнөөдөр өглөө Монгол улсын цагаар энэ мэдээлэл задарсан. Юу гэж хэлж байгаа юм бэ гэх юм бол за бид нар ерөөдөө энийг баяжуулахаа болчихё. Хэрэггүй алцхаа болиё. Та тэр шаардлагыг хүлээн зөвшөөрье. Тэ бид нар уран баяжуулахаа боллоо. За гэсэн чинь бөмбөгдөд эхэлж байгаа байхгүй. Яг энэс болж бол биш. Гэхдээ аль хэдийн шийдсэн байгаа. Яагаад вэ гэх юм бол Америкийн засгийн газрын цаана хэн байгаа юм бэ гэх юм бол Израильчууд байгаа. За тэгээ Fox News-ийн тухай юу гэж ярьж байгаа юм бэ хэдүүлээ сонсцгоо. We join you right now with breaking news from the Middle East. Israel has launched preemptive airstrikes against the Islamic Republic of Iran, going after a variety. Тэгээ сонирхолтой. Israel launches preventative attack against Iran. Урьдчилан сэргийлэх гэсэн үг баггүй prevent. Нэмийг зогсоох. Дайн зогсоохын төлөө дайн эхлүүлсэн. Тэ.
Пуучинд дэлбэрэхийн дэлхийн 3 дугаар дайн урьдчилан сэргийлэлт зогсоохын төлөө дэлхийн 3 дугаар дайныг эхлүүлж байгаа. Of positions inside the country. Israel's Defense Minister Israel Katz declaring a special state of emergency across the country. Just moments ago, air raid sirens were sounding here in Israel's second. Сонирхолтой юм байх юм бол Америкийн, Израилийн, Ираны хилцэл хийж байгаа. Засгийн газрын төлөөлөгчнөр нь яг одоо уулзж ирсэн баггүй. Тэгээд та санаж байгаа юм бол өнгөрсөн жилийн 100 Америкчууд, Израильчууд Ираны төлөөлөгч нарыг хизээ бөмбөгдсөн бэ гэх юм бол яг хэлцлээ хийж явах та. Элчин сайдынхан уулзж явах та. Тэ. Ер нь бол энэ 100 бол юу ойлгомжтой болсон бэ гэх юм бол Израиль улс Америк улсын засгийн газар уулзъя, ярья гэдэг чинь зүгээр худлаа гэсэн үг байхгүй. Тэ. Хөлөгч байгаа гэсэн үг, хуурч байгаа гэсэн үг. Largest city of Tel Aviv and across major population centers here in the Middle East, warning civilians to stay close to protected areas, to bomb shelters, understanding that in the Тэгээ Израильчууд ард түмэнд юу хэлсэн бэ гэх юм бол за дарнуугтаараа бункер руу ор. Яг гэх юм бол Ираны засгийн газар хариу барих магадлал. minutes and hours ahead, Israel may come under direct Iranian attack. We are getting a new statement from Israel's Defense Minister Israel Katz. He says, in part, the state of Israel has launched a preemptive strike against. Тэгээ өмнө бол ерөөхдөө Израильчууд би даасан бөмбөгтөд эхэлсэн. Тэгээ яага болсон бэ гэх юм бол Израилийн юу зэвсэг дууссан, Пуучин дууссан. Тэ. Тэгээд Америкчууд дундуур нь орж ирээд хамгаалаад гих мэт чинь тэрний дараа ер нь бол Америкийн тэ B2 bomber Donald Trump юу хэлсэн бэ гэх юм бол Исфахан гих мэт чинь бөмбөгтөөд тэгээд эцлийа дуусгая. Тэгээд тэр дууссан. Одоо хамтраа дайрч байгаа. Тэгээд Donald Trump юу гэж хэлсэн бэ гэх юм бол бас хамт сонсцоо. Тэгээ урчлаа би хэлчихээ заяа. Хин яалахын яах юм аах надад бол падлий. Окей. За тэгээд Donald Trump юу хэлж байгаа бэ хэдүүлээ сонсцгоо. A short time ago, the United States military began major combat operations in Iran. Our objective is to defend the American people by eliminating imminent threats from the Iranian regime. За тэгээд бидний үндсэн одоо хамгийн том зорилго юу юм бэ гэх юм бол Америкийн ард иргэдийг Ираны террорист режим засгийн газраас хамгаалах. Иран Америкаас хэр хоол юм бэ? A vicious group of very hard, terrible people. Its menacing activities directly endanger the United States, our troops, our bases overseas, and our allies throughout the world. За тэгээд Америкчуудад манай Америкийн засгийн газар манай Америкийн цэргийн алба манай хамтрагч манай түншид ерөөхдөө аюул учруулж байгаа. For 47 years, the Iranian regime has chanted death to America and waved. Ирачууд юу дуулсан, юу бүжгэлсэн бэ гэх юм бол death to America, Америк үхэх ёстой. An unending campaign of bloodshed and mass murder, targeting the United States, our troops, and the innocent people in many, many countries. Тэгээ маш олон улсад террорист бөмбөгж байгаа, терроризмыг санхүүжүүлж байгаа биднэрт аюул учруулж байгаа тийм учраас бид нар дайрч байгаа. Among the regime's very first acts was to back a violent takeover of the U.S. Embassy in Tehran, holding dozens of American hostages for 444 days. In 1983, Iran's proxies carried out the Marine barracks bombing in Beirut that killed 241 American military personnel. In 2000, they knew and were 1970-ад оны үеэр Тераны Америк элчин сайдыг Ираны цэргийн албахийн террористууд барьвчилсан. Тамаахан кризис болсон. Тэрний дараа цэргийн бааз, элчин сайдын яам гих мэтчин тэр Middle East районд ерөөхдөө Иранчууд мэдээж Hezbollah гих мэтчлэн террорист холбоо ISIS ерөөхдөө бүгдийг санхүүжүүлж байгаа үнэн. Үндэслэл бол байна. Probably involved with the attack on the USS Cole. Many died. Iranian forces killed and maimed hundreds of American service members in Iraq. The regime's proxies have continued to launch countless attacks against American forces stationed in the Middle East in recent years, as well as U.S. naval and commercial vessels and international shipping lanes. It's been mass terror. Тэгээд юу хэлж байна гэх юм бол далайн тээвэр олон улсын худалдаа олон улсын инх тайвны төлөө хичээл зүтгэл Иракт бас Америк цэргүүдийг алдсан бөмбөгдсөн.
тодорхой хэмжээний зөв одоо ганцхан тэр чигтээ одоо Дональд Трампын талд орно гэсэн юм байхгүй. За тэгээд та бүгдээ энийг мэдж байгаа хаа. Тэгээд бид нэр дайраад эхэлж чинь тэгээд Америкийг хамгаалж чинь ард түмэн миний талд байгаарэ. Удахгүй сонгуул болох гээд байна гих мэтчлэн тэрийг одоо мэдээж хэлэхгүй гэхдээ удахгүй сонгуул болох гэж байгаа. Тэгээд юу юм бэ гэх юм бол Дональд Трамп бол одоо all in. Дональд Трамп одоо гарцгүй болсон. Өөрийнхөө нөхөнд оролцсон. Удахгүй Иран хариу барьж магадгүй, хариу барихгүй ч байж магадгүй. Дональд Трамп амжилтанд хүрч магадгүй, фейлдч магадгүй. Маргааш Тель Авив байхгүй болсон ч байж магадгүй. Тэгээ үнс болсон байж магадaltaй. Тэгээ Дональд Трампд юу хэрэгтэй бэ гэх юм бол энэ маш хурдан дуусах ёстой. Тэгээ Дональд Трамп энэ ихтгэлийн дундуур юу гэж хэлсэн бэ гэх юм бол Иран улсын иргэдүүд Иран ард түмэн рүү хандаж юу гэж хэлсэн бэ гэх юм бол та нар бос террорист бузарчсан засгийн газраа зайлуул өөрийнхөө улсаа удирдаад ав эрх чөлөөний төлөө тэмц гих мэдчлээ. Нэг талдаа бас үнэн тий тэр шашны үндэслэлтэй засгийн газар ер нь бол тэр улсын эдийн засаг гих мэдчлэн ерөөхдөө хогийн совлоо хийж байгаа. Тий Иран улсын иргэдүүд маш ухаантай өндөр боловсралтай. Гэхдээ ерөөхдөө гаццсан л байгаа. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд эдийн засаг тэнд амьдарч байгаа хүмүүсийн амьдрал дээшилсэнгүй. Өнгөрсөн жилийн хугацаанд Иран улсад инфляц 200%-аас дээгүүр байсан. За. Тэгээд Ираны засгийн газар бутрахгүй юм бол ард иргэдэнд босч чадахгүй юм бол Иран хариу бариад эхлэх юм бол тэгээ юу бөмбөгтөд эхлэх юм бэ гэх юм бол Америкийн цэргийн баазыг бөмбөгтөн хэдэн зуун хэдэн мянган Америк цэрэг нас барч магадгүй. Тель Авив, Израиль будаа олж магадгүй. Тэгээ эцээцтэй Израилийн юу хийх юм бэ гэх юм бол Тиран нэг цөмийн зэвсгээрээ бөмбөгдөж эхэлнэ. Нэмээ хэлэхэд Америкийн Балтаны усан онгоц цэргийн бааз руу пуужин тесрээд эхлэх юм бол Америкчууд бас өөрөө цөмийн зэвсэг ашиглаж магадгүй. За. Израильд Иран хааны газар цөмийн зэвсэг Дональд Трампаас болж дэлбэрчих юм бол сонгуул дээр будаа. Тэгээд Дональд Трамп ялагдчих юм бол тийм ёс суртахууны зүг байсан. Тэгэх юм бол энэ Америк улсын нэр хүнд байхгүй болчих. Тэгээд Америкийн цэргийн албан дээр ялагдчих юм бол арчигдах юм бол тийм Иран бууж өгөхгүй юм бол Иран ялагдахгүй юм бол Хятадууд, Оросууд илүү хүчтэй болно. Америк дэлхийн номер 1 байхаа болчихно. Энийг хэдүүлээ анхааралтай харцгаая. Яагаад гэх юм бол тэр Арабын хэсэг Middle East, Израиль, Орос, Хятад, Америк олон улсын тохиролцоо ирэх 10-20 жилийн тэг хугацаанд ямар хэлбэртэй байх юм? Хэн илүү хүчтэй байх юм бэ? Ирэх 1-7 хоногийн дотор шийдэгдэх байна.